Монгол Улсын ерхий сайд учруулаа бүгд найрамдах Хятад ард улсын Даган хотнод зохион байгуулагдаж байгаа зуны давс чуулга уулзалтанд оролцох үеэрээ бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерхий сайд Ли Чуантай хоёр талын уулзалт хэлээ. Бүгд найрамдах Хятад ард улс нь Монгол улстай хөгжүүлж байгаа харилцаагаа чухалчлан үзэж хөрш орнуудтайгаа найрсаг дотно чин сэтгэлээсээ харилцан ашигтай хүртээмжтэй байх бодлого баримталж ирснийг Монголын тал онцоллоо. Уулзалтаар хоёр улсын ижүүрийн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа эдийн засаг, дэд үтээцэн эрдэс баялаг эрчимгүйж ногоо хөгжил, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулах асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий сайд Монгол Улсын засгийн газар бодлогын тогтвортой байдлаар залгамж чанарыг эрхэмлэж хоёр улсын дээд өндөр түвшинд хүрсэн нэгдсэн ойлголцлыг бодит ажил хэрэг болгохын төлөө байгаагаа хэллээ. Тэрээр Монгол улс цаашаа түүхий эдийг зөвхөн түүхийгээр нь экспортлдог загвараас татгалзаж нэмэн өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж байгааг илэрхийллээ. Энэ хүрээнд зис хөнгөн цагаан ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр бүгд найрамдах Хятад ард улстай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явж тулгамдж байгаа асуудал хэрэгжилтийг түргэсгэх арга замын талаар санал солилцжээ. Ерөнхий сайд эдгээр төслийг зөвхөн худалдааны асуудал буусан Монгол улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байр нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, экспортын орлогыг өсгөх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Монгол улс түүхий эдийн нийлүүлэгчээс нэмэн өртөг бүтээгч улс болох ёстой. Түүхий эдийг түүхээр нь гаргадаг түүхийг халж боловсруулах үйлдвэр, технологи, үйлдвэрлэлийн шин суурийг хамтдаа байгуулах цаг болсон гэдгийг ерөнхий сайд онцолжээ. Бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерхий сайд Ли Чуан Монгол улсын ерхий сайд учралтаа дахин уулзж байгаадаа баяртай байгаа илэрхийлж, зуны даваас чуулга уулзалтанд оролцож байгаа талархал илэрхийллээ. Тэрээр Хятад улс Монгол улстай хөгжүүлж байгаа найрсаг харилцаа хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тодтоглоо. Талууд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэг төрлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, дэд үтц, тээвэр логистик, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдийн хоорондын шударга хамтын ажиллагааг хүүлэн дэмжих эрх зүйн үндсийг бий болгохыг зорж ажиллахаар санал нэгджээ.